Мэдээж хаврын чуулганаар хилцэх ёстой дарааллын дагуу юмнуудаа бид бүхэн хилцээд одоо ингээ удахгүй завсарлах гэж байна. За хамгийн чухал гэвэл мэдээж бид нар эх оныхоо 26 оны хөгжлийн төлөвлөгөөгөө бас амжилттай хэлцүүлж батлууллаа. За ер нь энэ хаврын чуулганы үед бол мэдээж ороо бусгай цаг үетэй байлаа. Гадаад дотоодын нөхцөлөд хүнд байлаа. Үүнтэй холбоотойгоор бид нэр бас төсвөө тодтох зайлшгүй шаардлага үүсэн. Үүнийхээ хүрээнд бас одоо өнөөдөр бид нэр төсвөө эргэж хараад маш олон зардлуудаа хэмжих хэрэгтэй байна гэд одоо бид бүхэн яг төсвөө хэлцээд ингэ явж байна. За ер нь энэ харвын хугацаанд бас миний хувьд бол бас баггүй ажлын хэсэгт орж ажиллаа. За залуучдын хөгжлийг дэмжих тухай хууль дээр одоо санал дүгнэлт боловсруулах зорилготой ажлын хэсэгт ороод бид бүхэн бол дүгнэлтээ гаргасан. Одоо ирэх намрын одоо чуулганаар бол их хурлын тогтоолын төслөө бас их хурлаараа оруулна гэсэн тийм төлөвлөгөөтэй байна. За боловсролын зээлийн сангийн журмыг одоо бас шинжилэн одоо байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орсон. За их хурлаас бол яг эцэслэн одоо журмын төслийг баталдаггүй. Гэхдээ үндсэн зарчмын одоо эдгээр зүйлүүдийг одоо барьж одоо шинэ журмаа барьж хийгэрээ гэдэг чиглэлийг бол бас их хурлын тогтоол болгож гаргаж өгсөн. Үүний үр дүнд бас боловсролын зээлийн сан маань бол маш их тийм ил нээлттэй хамгийн гол нь одоо аюу тийм тодорхой болсон. За магадгүй зарим хүмүүс бол ил одоо энэ жил болоод одоо асуудалтай юмнууд байна гэж хэлж байгаа нь өөрөө ил тод болохоор угаасаа ийм зүйлүүд болдог. Гэхдээ журам бол одоо өмнө нь бол маш олон тодорхойгүй зүйл залтуудаар хэрэгжүүлдэггүй байсан бол энэ жилээс ахуулаад журмыг одоо 100% барьж явж байгаа нь одоо бид одоо миний хийсэн одоо энэ жил оролцсон хамгийн том ажил гэж би бол одоо хувьдаа үзэж байгаа.